Сайн байцгаана уу? Mama Eating Lead Mentor Батхойг байна. Өнөөдөр та бүхэндээ highly driven мамуудаас ээжүүдээс бүрдсэн нэгэн unique бизнесийг танилцуулах жагаадаа баяртай байна. За, энэхүү бизнесмен commercial болон social хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Давхар эртээ сэлэм шиг ийм бизнес байгаа. Уг бизнес үндсэн хөрөнгө оруулах гол сонирхол юунд байж болох вэ гэдэг. Нэгдүгээрт нь бид нарт айгүй сайн үр дүнтэй ажилдаг бизнес загвар байна. За түүнийгээ баталгаажуулах track record 2 жилийн хугацаанд бүрдсэн байна. Тодорхой борлуулалтууд маш их хийгдсэн байна. Байнгын үйлчлэгч нартай болсон байгаа. За дээрэс нь уг бизнесийг маань маш өндөр мотивацтай олон ээжүүд энэ бизнесийг үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бас бид нар зөвхөн бизнес биш хүн хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр та энэ хөрөнгө оруулалт хийснээр илүү highly driven ийм өндөр этиктэй ээжүүдэд бас хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Нөгөө талаасаа энэ бизнес маань нийгэмд маш том импактыг үзүүлэх юм бизнес болж байгаа. Ингээд та бүхний өмнө уг бизнесийн талаар илүү сонирхолтой танилцуулгыг хийгээрээгээд баднаагаа урьж байна. Сайн бацгаана. За coffee break-ийн дараа жоохон сэргсэн гэж найдаж байна. Ингээд над руу анхаарлаа хандуулноо. Намайг Бадам Цэцэг гэдэг Mama Eating дэлхийн үүсгэн байгуулагч 4 хүүхдээ ээж байна. Та бүхэнд Mama Eating ярихаасаа өмнө эхлээд манай агентлагийн гишүүн хүмүүнийгийн тухай бяцхан түүхийг ярьж өгөх гэсэн юм. Хүмүүнээ олвол бага насны 2 хүүхэд болон асаргааны ээжийнхээ хамт нөхрийнхөө орлогоор амьдардаг. Ээжийнхээ эмчилгээ болон байрныхаа зээлийг төлөхөд нэмэлт орлого шаардлагатай байсан учраас гар урлын бүтээтгүүн хийж зарж үзсэн боловч тийм ч амжилттай болоогүй. Тийм учраас дараа нь цементийн үйлдвэрт ажилд орсон. Бас л 2 хүүхдийг нь харах, ээжийг нь асрах хүн шаардлагатай байсан учраас ажилласаа гарсан. Ингээд гэртээ байх хугацаанд Mama Eating академи суралцсан креатив дизайнер болсон. За хамтдаа хүмүүнийг яаж сонсцгоо. Асаргааны шаардлагатай ээжигээ гэрээсээ хардаг надад Mama Eating гэрээсээ ажиллах нь том боломж болсон. Гэрээсээ ажиллаж орлоготой болохоос гадна баг хамт олонтой болсноор Mama Eating миний амьдралд шинэ үе таалгыг нээж өгт. За яг хүмүүнээтэй адилхан 151 мянган эмэгтэй 0-3 насны хүүхдээ асраад цалинтай ээжийн тэтгэмж авдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Бид тэдгээр ээжүүдийн 30% буюу 45 мянган ээжид нь орлого олох шин чадвар эзэмшүүлэх, харин 15% буюу 20 мянган ээжийг нь гэрээсээ ажиллаж орлого олох боломжтой болгоно гэсэн маш том зорилго мөрөөдөлт хийж энэ бизнесийг эхлүүлж байгаа. За манай ээжүүд өөрийнхөө сонирхол болон мэрэгжлээсээ шалтгаалаад сошиал контент хөгжүүлэлт, санхүү гэрээт нэгтлэн, судалгаа төсөл гэх мэт бизнесийн 6 салбарт үйлчилгээ үзүүлдэг. Аль салбарт нь байсан хамаагүй тэдний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол халамж бөгөөд хариуцлага юм. За хэдийгээр манай Mama Eating агентлагт нэгдэх хүсэлтэд 10 мянган ээжийн хотол үүссэн байгаа ч гэсэн бид нар бүгднийг авч чадахгүй. Тэгэхээр тэднийг Mama Eating академиар дамжуулаад виртуал менежерийн суур чадваруудыг эзэмшүүлнэ. За мөн дээрээс нь саяны салбарт ажиллах тусгай мэрэгчлүүдээр мэрэгшүүлэх боломжтой байгаа юм. За эндээс тусгай сонгон шалгаруулалтаар Mama Eating агентлагт тэнцэж орж ирсэн ээжүүд нь Mama Eating инфо аппаар дамжуулаад Mama Eating агентлагт нэгдэж за сар болгон гишүүний суур хураамж төлдөг байгаамаа. За одоогийн байдлаар бид нар нийт 150 гишүүдтэй 310 харилцагчид 216 сая төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлж ээжүүдтэй энэ мөнгийг хуваарлсан байна. Харин сургалт болон хураамжийн орлогоороо бид нар 142 сая төгрөгийг олсон байгаа. Энэ ондоо бид нар энэ тоогоо мянган ээж болгоно тэдэндээ 2.5 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ авч хуваарлана гэсэн маш том зорилготой байгаа. Бидний орлого хураамж болон сургалтын орлого 400 сая төгрөг 50 сая төгрөг болно гэж төлөвлөсөн байгаа. 5 жилийн дараа Mama Eating агентлаг 20 мянган гишүүнтэй болно. 2 дахь зах зээл тэр дундаа virtual assistant-ийн салбарт маш хүчтэй орж ирж байгаа Филиппин жил болгон 1.6 сая ээж тэнд хүүхэд төрүүлдэг. Энэ зах зээл рүү нэг хүний цалингаар нэг бүтэн баг авч ажилуулах боломжтой энэ багийн фрилансер гэдэг энэ моделийг тэр зах зээл рүү санал болгоно гэсэн төлөвлөгөөтэйгээр судалгаагаа хийгээд явж байгаа. Энэ үед манай хураамжийн орлого дангаараа 12 тэрбум орчим байна гэж төлөвлөж байна. Манай багт надаас гадна Око болон Инхвалер гэсэн 2 co-founder байдаг. Энэ бол манай менежментийн багийнхан байна. Одоо жишээ нь манай багийн менежментийн багийн гишүүн Батинх болон Марлманаар 5 хүүхдийн ээж хүүхдээ харангаа гэрээсээ ажилдаг. Харин Эрдэнэ чимэг гихч маань санхүү хариуцсан захирал сая 43 наснда Mama Eating ажилдаг учраас маш зоригтойгоор 3 дахь охиноо үлгэдэж авсан байгаа. Бид та бүхэнд компанийнхаа 10%-ийг 190 сая төгрөгөөр санал болгож байна. Ээжүүдийн нэгдэх, хөгжих, бүтээх боломжийг хамтдаа олгоё гэж уриалмаар байна. Аливаа улсыг хөгжүүлэх гэвэл боловсролыг тэгээд эмэгтэйчүүдийг нь тэд бусдыг нь өөрсдөө хийдэг гэсэн юм үг байдаг. Тийм болохоор Mama Eating та бүхэнд энэ хоёр боломжийг хоёуланг нь олгож байгаадаа маш их баяртай байна.